За өнөөдөр ингээд манай аймгийн иргэдийн хурлын бүлгийн хурлууд болж байна. За Арслан намын бүлгийн хурал яг энд болж байна. За Ардын намын бүлгийн хурал ингээд болж байна. За энэ дээр тавигдсан шаардсан зүйлүүд бол яг манай энэ бүлгийн хурал дээр бас давхар хэрэгдэж байгаа зүйлүүд бүгдээрээ байна. Тийм учраас одоо аймгийн иргэдийн хуралдаа бид өхөн бүлгээсээ саналаа оруулад 12 сарын 1-нд хуралдаж эцсийн шийд гарнаа. Тэгээд эцсийн шийд гарахаар нь одоо хариуг өгье. Өнөөдөр ингээд гарч авлаа. Миний асуултанд хариулдаг шүү дээ. Ажилтгууд ядуурлын түвшин ямар байгаа бол? За тэрийг тэгээд 12 сарын 1-нд авъя. За хариугаа. Одоо ер нь энэ хамтын засгийн хувьд одоо 8 өдөрч байгаа хүний хувьд ер нь та хэр боломжтой гэж үзэж байна секретар. Тэр нь бол одоо бид нар яг хэлцэж байна. Тэр багшийн цалин хэдэн хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж төсөлд оруулсан. 100 хүртэл нэмнэ. 100 хүртэл тий. Тэгэхээр доод төрийн албаагчийн цалин хэдэн төгрөг болно гэсэн үг? Одоо энэ чинь 100 хүртэлгээд цалин чинь 100 хүртэл нэмэгдэн штэ. Тий. Сая бол тэгээ эцсийн шийдийг одоо 12 сарын 1-нд гарганаа. Тэгээ та бүхэн байж байгаа. Тэгээд мэдээлэлүүд авчихсан. Төрийн хэмнэлтийн хууль хэрэгжиж байна гэж та амиг хэлж байгаа зүйл. Хуулийн дагуу сайн хэрэгжиж байгаа. Сайн хэрэгжиж байгаа. Сөрөг хүчнээс болоод энэ маш их одоо шаардлагагүй төсвийн зарцуултууд их байна. Төрийн хэмнэлтийг мөрдөхгүй байна гэсэн. Сайн хэрэгжиж байгаа. Орон нутгийн тавталгын компани цагтлаар та хэдэн жил ажилласан бэ? Нүүрсний явуулгаатай холбоотой асуудлаар таныг шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. Асуудлаар бол нэлээд анхаарал хандуулдаг шүү дээ. Засгийн газрын төвшөнд бол нэлээд анхаарал хандуулж байна. Таас жижиг тавталгын цагтлаар ажиллаж исэн үед нүүрсний явуулгын асуудал дээр байр суурь илэрхийлээ. За тэр компани удирдлагуудаас асуугаарай заа. 268 мянган тонн нүүрс мөрөгцөөс одоо алдагдсан гэдэг юм асуудал байгаа. Та тухайн үед гэрээнд гар үсэг зурсан гэдэг мэдээлэл байдаг. За тэр компани дээрээс очиж мэдээлэл авцгаая. Орон нутгийн өмчий.